Захим орчин дахь хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл мүлжлэг гэдэг нь интернетээр дамжуулан хэн нэгэн хүүхдэд бэлгийн харилцааны тухай эвгүй зүйлс бичих, ярих, эсвэл чиний биеийн нууц хэсгийн зураг бичлэгийг авах гэж оролдож буй альва үйлдэлийг хэлнэ. Интернетэд шинэ найзтай болох гоё, тийм ээ? Гэхдээ зарим бэлэг үнгүй байдаггүй. Зогсоорой. Хэрэв хэн нэгэн чамаас нууцлагыг шаардаж, эсвэл чиний бие хувийн зурагтай холбоотой зүйл нэхэж байвал энэ бол аюулын тухай юм. Ийм үед айх хэрэггүй. Зүгээр л дараах 3 алхмыг хийгээрэй. Алхам 1. Зогс. Хариу бичгээ шууд зогсоож тэр хүнийг блок хийх. Алхам 2. Хадгал. Тэр хүний бичсэн зүйлсийг устгалгүй скриншот хийж аваарай. Энэ нь чамайг хамгаалах баримт болно. Алхам 3. Мэдэгд. Аав ээж эсвэл итгэдэг насанд хүрсэн хүнд мэдэгдээрэй. Буруу зүйлс хийсэн хүн нь чи биш, харин дэлгэцийн цаанд байгаа тэр хүн юм. Өөрийгөө хамгаалж тусламж хүсэх нь чиний хамгийн зөв алхам шүү.